Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуйтах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсохоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн байцгаана сонсогчдоо, бүгдээрэнд амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнөөдөр би та бүхэнд Америкт суралцдаг хятад оюутнуудын хооронд болсон нэлээд ноцтой асуудлыг хөндөж ярьж өгөх болно. За энэ удаагийн дугаарыг надтай хамт бэлтгэн хүргэхээр өмгөөллийн Monprolexis хуулийн фирмийн хуульч өмгөөлөгч Гал Бадрахын Мягмар туяа оролцож байна. Та бүхэн сандживал урд нь манай подкастуудаар Сүлдээ Мега гэд хуульч өмгөөлөгчд бас хамтарч дугаарууд бэлтгэжсэн. Тэр Мега маань ирсэн байна. Ингээд эргэн ирэлт хийлээ. За сайн уу Мега? Сайн байцгаана уу? Удаан хугацааны дараа подкастаа хамтарч хийх болсондоо баяртай байна. За Мегагаар ойр сонин сайхан юу байна? За энэ хугацаанд хуулийн фирмтэй болсон. За өмнө нь нөгөө подкастэнд хамт орж исэн мөсвөлт хуульчтайгаа хамт фирм үүсгэн байгуулад ингэ явж байгаа. Тэгээд ажил ихтэй юм л сонтой байна да. За тэгэхээр хоёулаа ямар ч гэсэн хэрэглүүгөө орох уу? За тэгье. Юу болж өнгөрсөн талаарх түүхийг бол би ярьж өгөөд тэгээд цааш нь задлаад ер нь энэ хэрэг Монгол улсад маань одоо ерөнхийдөө ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд ямар төрлийн арга хэмжээ авдаг талаар одоо ярилцаад бит хоёр явах болно. 2015 онд Хятад улсаас ирсэн сурагч Helen Jai Лос Анжелесийн цагдаагийн газарт ангийнхаа нэг охиныг авч яваад зодож дээрлэгсэн гэсэн хэрэгээр баривчлагдсан. За авч яваад гэдэг нь бол хүн хулгайлах гэсэн зүйл ангид одоо хамаарах юм билээ. Тэгээд өөрийнхөө тэр үйлдэлийг болохоор зүгээр л ангийнхан дундаа тоглоом шоглоом болгож тэгсэн гэж зөвтгөхийг оролцсон. Ер нь бол Хятадд байхдаа ямар байсан шигэ эцэг эхэн бүх зүйлийг зохицуулчихна гэсэн бодолтой байсан маа. Шүүх хурал дээр Helen Jai болон түүний найзууд нь чанга инээлдэж дараа сард нь төрсөн өдөр нь болох гэж байгаа болохоор хурдан шүүх хурлаа дуусгахыг бол шүүгчдээс гуйж исэн. За тэгэхээр энэ нэг даварсан зах замбраагүй үйлдэлийг илүү дэлгэрэнгүй ойлгохын тулд цааш нь гүнзгийрүүлж деталь хэсгийг нь ярих хэрэгтэй болно. Лос Анжелест байдаг Rowland Heights гээд худалдааны төвийн ард 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан хувийн ахлах сургууль байт юм байна. За тэр нь болохоор Oxford High School гэсэн нэртэй сургуулийн ихэнх сурагчид нь гадаад ихэвчлэн одоо Хятад болон Солонгос хүүхдүүд байдаг. Домгой ер нь Хятад оюутнууд сурдаг тийм нэг сургууль юм байна. За тэгээд ихэнх Хятад одоо хүүхдүүдийн эцэг эхчүүд Америкт амьдардаггүй болохоор сургуулийн ойролцоо одоо Америк айлд гэр бүлтэйг хамт амьдардаг байсан. 2015 оны 3 сарын 26-нд 16 настай Хятад сурагч Jai Mai нэг найзыгаа нөгөө Helen Jai гээд охинд зодуулахыг нь болиулахыг оролдсон баг. Өөрөөр хэлэх юм бол амхандаа хамгаалсан гэсэн үг. Тэгсэн чинь Helen Jai уурлаад чи зайл эсвэл чамайг ч гэсэн би зодно шүү гэж хэлсэн баг. Дараа өдөр нь Jai Mai хэдэн найзуудтайгаа Rowland Heights-ийн парк дотор нь явж исэн чинь Helen Jai хоёр найзтайгаа бас явж таарад тэгээд Jai Mai-ыг алгадаад авсан. За тэгээд зогсоогүй тэр охиныг бол нөгөөдөл чинь нийлж агаад бараг 1 цагийн турш зодож зовоосон байгаа. Тэгээ зодож байгаа шалтгаан гэсэн чинь яг урд өдөр нь Helen Jai-ыг зогсоож үл хүндэтгсэн цагдаа дуудах талаар бодоод ч хэрэггүй манай гэр бүл хөрөнгөтэй танил тал ихтэй хизээ нэгэн өдөр бид чамайг алчиж чадъя шүү гэж хэлсэн маа. Тэрнээс нь Jai Mai бол маш их айгаад багш нартай болон амьдардаг Америк айлын хүмүүстэй огт хилээгүй таснуухаар шийдсэн. Ер нь энэ Helen Jai гэх охин бол Oxford High School-д сурч байгаа хугацаанд Америк эсвэл Солонгос гаралтай мөн Хонконг болон Тайваны сурагчдыг ерөөсөө өдөж одоо зодоон зохион хийдэггүй дандаа л ер нь одоо их газрын Хятад сурагчд руу дайрч байнга дээрлэгдэг байсан юм байна. Тэдний дараагийн хохирогч нь Camellia Liu гэсэн охин байгаа. За тэр охиныг болохоор бас л одоо бөөнөрөө бүлэглэж дээрлэгсэн өөр бас нэг Coco Yang гэдэг охин байдаг. Тэр хоёроос гадна өөр маш олон сурагчид хамтдаа нийлж 2015 оны 3 сарын 29-ний өдөр бас л нөгөө Rowland Heights-ийн паркийн нэг буланд аваачж агаад тэгээ зодож эхэлсэн. Гар утсыг нь хаглаад нүүрлөө нь одоо хит алгадаж өвдөг сүйдгийг тушааж толгой болон бие рүү нүсгийтэй гутлаараа өшөглөж хүүтэн ус цацаж
хувцсыг нь хүчээр тайлуулаад ойр байх хогийн саунд хийсэн. За Коко Ян гэдэг охин болохоор тамхины ишээр Камелия Лиогийн хөхний товчийг хид хідэн удаа төлж үсийг нь шатаах гэсэн чинь урд нь усаар норгоцсон байсан болохоор гал ямартаа ч гараагүй. Дараа нь бол Хелен Жай тэр үедээ үерхдэг байсан гих Жон Жан гэдэг залууг гэрээсээ хайч аваад ир гэж хэлээд за авчирсныхан дараа бол үсийг нь хайчлаад амруу нь хийж боож унгаад Элс бас амруу нь чихэж за тэр үеэр болохоор нөгөө Камелия Лиу гэдэг охин бараг амьсгал нь богдох шахсан. Хамгийн хачирхалтай нь энэ тамлал тарчлаанд бол нийт 12 хятад сурагч оролцсон юм байна. Тэгчээд оройны 7 цаг орчмоос маргаашийн үүрээр 5 цаг хүртэл охиныг зовоосон баг. Тэгээ бүх хугацаанд тэд бол гар утсаараа зураг авч бичлэг хийж олон цаг зовсон Камелия Лиугийн нүүр нь хавдаж бас хөхөрч өсөн сэгсээсэн байдалтай босоод явхад ч хэцүү болсон байсан. За тэгчээ сүүлд нь болохоор Хелен Жай түүнд хандаад хэрвээ хин нэг нь чамд юу тохиолдсон талаар асуух юм бол өөрийн чинь найз залуу чамайг зодсон гэж хэлээрээ бид нар 12 улаа тэрийг батлаад хэлээд өгнө. Бид нар нийлж чамайг зодсон гэхэд хинч итгэхгүй гэж хэлсэн байгаа. За тэгээд Камелия Лиу гэдэг охин болохоор баахан хөхөрч шархацсан хүн амьдардаг нөгөө Америк гэрлүүгээ буцаад очисон чинь нөгөөдөл нь сандраад шууд цагдаад удсан маа. 2015 оны 3 сарын 30-нд дуудлага авсан цагдаа нар бол Камелия Лиугийн биед нь үзлэг хийж зургийг нь авч нотлох баримт цоглуулад хэргийн газрыг шалгасан юм. Ингээд цагдаа нар мэдүүлгийн дагуу 6 сэжигтнийг шууд баривчилсан. Гол сэжигтнүүд нь Хелен Жай, Коко Ян, Жон Жан гэсэн 3. За тэгээ үлдсэн 3 нь болохоор насанд хүрээгүй хүүхдүүд байсан. Баригдсан хүмүүс бол энэ хэргийг анхандаа ерөөсө том асуудал гэж бодоагүй. Өөрсдөө гин бурууга хүлээхгүй байх юм бол Камелия Лиуг дэмжих гэрч огт байхгүй. Тэгээд ч эцэг их нь баг зэрэг мөнгө зарцуулаад танил талаа ашиглаад хурдан соллуулчихна гэж бол найдаж байсан юм. Баригдсан 6 хүний 4 нь бол тэр өдрөө өдөөс хойш хүртэл нь гэртээ унтчихсан байгаа. Тэгээ яасан гэсэн чинь өмнөх өдөр нь Камелия Лиуг зодож тарчлаасныхаа дараа бөөнөрөө бааранд орж шоудж жагаад тэгээд харьсан байсан. Хелен Жай 1996 онд Бээжинд нэг чинэлэг гэр бүлд төрж өссөн. За хэрэг гарах үеэр тэр бол 19 настай байсан. Эцэг их нь түүнийг эрхлүүлж мөнгөний тал дээр санаа зовох зүйлгүй өсгсөн ч гэсэн өөртөө ажил ихтэй байсан болохоор хамт байх нь бол маш цөөн. Тэгээ багасаа л тэр бол маш зөрүүд зантай. Бага ангид байх үеэрээ л өөрийн гэсэн фракцаа бүрдүүлж ангийнхаа хүүхдүүдийг дээрлэхэж багш нартайгаа байнга асуудал үүсгдэг хүүхэд байсан. За эцэг их нь бол түүнийг хүмүүжүүлэхийг оролдож бүр өгдөг мөнгөө багасгасан ч гэсэн ямар ч өөрчлөлт гараагүй. Тэгээд 14 настай байх үед нь эцэг их хоёр нь бусад хятад ээж аавууд хүүхдүүдээ гадаад руу сургуульд явуулдаг гэх мэдээллийг олж сонсчоод тэгээд түүнийг бол Америк руу явуулж исэн юм байна. За Америкт тэр бол анх очиод амьдрал нь ихэндээ хэцүү байсан. Англи хэлээр муу ярьдаг болохоор найз нөхөдтэй болоход бол маш хэцүү. Бараг хүнтэй ярьдаггүй байсан. Тэгээ ээж автаагаа ярих болгондоо уйлж нутаг буцмаар байгаа гэдгээ хэлдэг байсан юм байна. За тэгээд Америкт ерөөсөө дасч чадахгүй бүхэл бүтэн 5 жил болоход хүртэл олигтой сайн ерөөсөө ярьдаггүй. Тэгчээд тэнд сурахаар очисон хятад сурагчдтайгаа дандаа нийлдэг. Тэд нартайгаа хятадаар яриад бусад зүйлсийг бараг л тоодоггүй байсан. Тэр бол хэд хэдэн удаа амьдардаг Америк хэлээ сольж бас хэд хэдэн залуустай үерхэд амжсан. За үерхсэн залуучуудаа тэгээ бас тансаг машина гайхуулж сошиалд постлдог. Гэхдээ урт удаан хугацаанд үерхчихсэн хүн бол ерөөсөө байхгүй. За нэг удаа бүр салтынхаа дараа өөрийгөө гэмтээсэн ч түүх байсан. Тэр Оксфорд High School руу шилжсэнийхээ дараа Коко Ян болон Жон Жан гэд хоёртой бол танилцаад энэ 3 хүн богино хугацаанд маш тийм дотн найзууд болж чадсан. За Жон Жан гэдэг нь бол сүүлдээ түүний найз залуу болсон юм билээ. Урд нь ганцаардмал байдаг байсан Хелен Жай өөртөө улам бүр ихтгэлтэй болж багтаа ямар байсан яг тэрэн шигэ бусдыг дээрлэхдэг нэгэн болж эхэлсэн. За тэгээд маш түргэн ууртай сошиал дээр болон бодит амьдрал дээр ч гэсэн маш их хараал хилдэг нэг тийм бүдүүлэг гэж хэлж болохоор тийм охин юм байна. Тэгснээ цагаан арьстай багш нартайгаа болохоор маш хүндэтгэлтэй хандаж их газрын хятад сурагчид ялангуяа охтуудыг бол дээрээс хардаг нэгэн байсан. 2015 оны 4 сард 3 гол сэжигтэн болохоор хэргийнхээ ноцтой байдлыг тэднийг хүлээж байгаа үр дагаврыг бол огт ойлгоогүй тийм маягтай байсан. Шүүхтэр тэд бол хайхрамжгүй хандаж заримдаа бүр шоолсон үг хэллэг ашиглаж байсан. Хелен Жай бүр шүүгчдээс хурлыг хурдан дуусгахыг гуйж эх сард нь болох төрсөн өдөртөө бэлтгэж байгаа тухайга хэлсэн байгаа. Тэгээ шүүгч бол тэдний барьцаа төлбөрийг нь бүр 3 сая доллар болгож тогтоосон. За энэ нь болохоор олон улсын оюутан сурагчдын түүхэнд байгаагүй маш өндөр дүнтэй барьцаа төлбөр байсан. Тэднийг бол хулгай
зодон, хүн тарчлаасан хэрэгээр яллаж, за энэ нь цаашлаад бүх насаар нь хорих ял тулгарах тийм нөхцөлтэй байсан. Хятадаас нисчирсэн эцэг эх нь орчуулагчдын тусламжтайгаар хэргийн хэр их ноцтой гэдгийг нь мэдээд бол маш их цочирдож хүлээж авсан. Харин бусад 15-аас 18 насны 3 с жигтний хувьд шүүх нь хаалттайгаар хуралцсан байлээ. За нийт 12 сурагч Камелия Люг зодож зовоосон гэд ярьж исэн. За тэгсэн чинь баригдсан 6-аас гадна ахаад 6 сурагч байсан. Тэднэр нь тэгсэн чинь бөө юм болох гэж байгаа гэдгийг ерөнхийдөө бол мэдээд тэгээд айгаад бүгдээрээ хятад руугаа буцах плед худалдаад авцсан. Цагдаа нар бол барих гад очих үеэр аль хэдийнэ явцсан байсан. Гэхдээ прокурорууд аль хэдийнэ тэр зугтсан 6-гийн эсрэг хэрэг үүсгээд Америкийн харж хсаалтанд оруулсан. За тэр хүмүүс бол хизээ нэгэн өдөр Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэр дээр хөл тавих юм бол тэр доор нь баривчлах. За эсвэл тэгээд насан туршдаа Америкт ирэх ямар ч боломжгүй болгосон гэж ойлгож болохоор юм билээ. За Джон Жангийн аав нь шүүхийн гадаа хүүг нь хилсдүүллээ гэж сэтгүүлчдэд ярьсан байсан. За тэгээд миний хүү зөвхөн хайч авчирч өгсөн болохоос ш Камелия Люгийн үсийг тайраагүй бие махбодд нь гар хүрээгүй гэж ярьсан байсан. Харин нөгөө насанд хүрээгүй 3 сурагчдын эцэг эхчүүд нь бидний хүүхдүүд тэнд байсан нь үнэн ч гэсэн ямар ч оролцоо байгаагүй. Яагаад ингэж ялт тулгасныг нь ойлгохгүй байна гэж ярьсан байсан. За 2015 оны 6 сарын 3-нд энэ хэргийг Калифорни мужийн Помона дүүргийн дээд шүүхтэр авч хэлэлцсэн. За энэ шүүх хурал дээр хохирогч охин Камелия Лю бол гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн байсан. Тэр бол тухайн өдрийн зодооны талаар ярьж хэрэг болохоос 1 жилийн өмнө ч Хелен Жайд задуулж исэн тухайгаа ол дурдсан. За шүүгч түүнээс чи задуулна гэдгээ мэдсээр ээжээж яагаад тэдэнтэй уулзсан юм бэ гэж асуусан чинь заавал уулзах ёстой байдаг байсан. Сургуулийн өвдөнд намайг хүлээж зогсож байгаад зам хаадаг. Хэрвээ очиж уулзахгүй бол байдал бүрч дорддог байсан гэж хариулсан. За хэвлэлүүд дээр тухайн Камелия Лю гээд охин Джон Жан гэдэг залуугийн экс найз охин нь байсан гэж бичигдсэн байснаас нь харахад бол Хелен Жай түүнийг үзен ядахныг шалтгаананд болсон байх гэж үзэхэд хүргэсэн юм байна. За шүүх хурлын үеэр бол Хелен Жай хитрхи их бардам зан гаргаж хохироогч гэрч бүр сэтгүүлчдийн хүртэл шоолж доромжилж харьцаж исэн. За Камелия Лю бол гэрчийн мэдүүлэг өгч явах үеэр Хелен Жай бол түн рүү муухай харцаар ширтээж байнга орчуулагчтайгаа ямар нэг зүйл шивнэлдээд исэн болохоор шүүгч эцэст нь төвчлгүй хурлыг түр зогсоож байгаад тэгээд Хелен Жайд анхааруулга өгсөн. За анхааруулгын дараа бол түүний харцанд хуурч арай тогтун болсон. За шүүгч энэ хэргийн харгас томлолд итгэж өгөхгүй байсан. Тэгээд Lord of Flies гэдэг романтай энэ хэргийг зүүрлэж ярьсан маа. Тэр номон дээр нь яг юу гэж гардаг гэхээр ямар ч хөнгөө нэг арал дээр гацсан хідэн хөвгүүд өөрсдөө хууль дүрм зохиож амьдрахыг оролцсон ч гэсэн эцэстээ зэрлэг байдал эмх замбраагүй өөмэн самуунд автж байгаа талаар өгүүлт юм байна. За тэгээд дүрм дэг журам үгүй болох үед соёл иргэншил хэр удаан нурж унаж болдгийг бол тухайн роман дээр харуулдаг юм байна. За тэгээд өөр ямар зүйл болсон гэхээр шүүх хурал эхэлсэн өглөө насанд хүрээгүй нэг сэжигтний аавыг нь цагдаа нар бол баривчилсан. Тэгээ яасан гэсэн чинь гэрчээр орж байгаа хүнд хахуул өгөөд тэгээ охиныхын талаар худлаа мэдүүлэг өгүүлэхийг завдсан байсан. За гэхдээ яг сайхан Америкт ирсэн тэгээд бусад нөхцөл байдлыг нь харгалзаж үзээд тухайн нөгөө сэжигтний аавд бол ямар нэг хэрэг энтер үүсгээгүй тэгээд өнгөрүүлсэн юм билээ. Хелен Жай, Коко Ян, Джон Жан 3 бол өмгөөлөгчдийнхөө тусламжтайгаар өөрсдийгөө гин буруугүй гэж мэдэгдсэн. За Хелен Жай бүр урд нь амиа хорлохыг завдсан тухайгаа ярьж амхандаа тэрүүгээрээ бамбай болгож өөрийгөө зөвтгөхийг оролдож исэн. Гэхдээ шүүх эмнэлгийн сэтгэлзэн үнэлгээгээр бол тэр үйлдэл хийх үедээ бүрэн ухамсартай байсан гэдэг нь тогтоогдсон. За 2016 оны 1 сард хэд хэдэн удаа хэлэлцүүлэг хийсний дараа Хелен Жай, Коко Ян болон Джон Жан 3-ын өмгөөлөгчөөд прокурортой хэлэлцээд тэднийг хүн хулгайлсан болон зодооны хэрэгт нь бурууга хүлээн зөвшөөрүүлэхээр тохиролцсон юм байна. Ингээд энэ хүрээнд бол прокурор тэдний эсрэг гаргасан байсан хүн тарчлааж зовоосон гэсэн хэргийг бол тэр чигт нь хасгаар болсон. Хелен Жай бурууга хүлээн зөвшөөрсөн ч гэсэн яг үнэн хэрэгтээ гимшижсэн үү гэвэл бас үгүй. Хэрвээ бурууга хүлээхгүй байх юм бол хүн тарчлааж зовоосон гэсэн хэрэг дээр нь
25 жил болон түүнээс дээшлээд бүх насаар нь хорих ял авах байсан гэдгийг тэр бол мэдчихсэн. За эцэст нь Helen Joy хүн хулгайлсан болон зодооны хэрэгээр нийт бол 13 жилийн хоригдох ял, Coco Young 10 жилийн хоригдох ял, John Jang болохоор 6 жилийн ялыг тус оноосон юм байна. За ялаа эдэлж дуусгасныхан дараа эх оронд нь буцааж Америк нэгдсэн улс руу дахиж нэвтрхийг нь хориглосон. Гурвуулаа бол энэхүү ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч давж заалтахгүй гэдгээ мэдэгдсэн. Helen Joy-ийн өмгөөлөгч нь бол түүний бичсэн гимшиж байгаа тухай загтлыг нь уншиж, за тэрэн дээр нь болохоор Америкт ганцаараа амьдрахтаа хэтэрхий их эрх чөлөөг мэдэрч тэр нь гэмт хэрэг хийх шалтгаан нь болсон гэж бол дурдсан байсан. За тэр бол шоронд байх хугацаанд англи хэлээ сайн сурахаар төлөвлөсөн байсан. 19 настайдаа ийм их асуудалд орооцолцсон явдал нь намайг дэлхий дээрх хамгийн муу хүн шиг харагдуулж байгаа байх. Намайг энд ч хятадд ч үзэн яддаг гэдгийг сошиал дээрээс уншсан. Тэдэнд би тэгэж харагдахаас ч өөр аргагүй байх. Гэхдээ миний өөр нэг тал нь би бусдад туслахыг хичээдэг хүн. Шоронд байхдаа би бусдад англи, бүр испани хэлээ сайжруулахад нь тусалсан. Хийсэн судалгаагаараа шорондоо би шагнал авсан. Амьдралын минь энэ хүнд үед надад тусалсан аав ээжтэй, ялангуяа над дээр хятадаас байнга ирдэг байсан ээжтэй баярлалаа гэж хэлмээр байна. Тэд намайг илүү сайн амьдралын төлөө илүү их боловсрал эзэмшээсэй гэсэндээ Америк руу явуулсан. Гэхдээ энэтэй зэрэгцээд хэтэрхий их эрх чөлөө ирсэн. Үнэн дээр би тийм байдалд тасалгүй алдаа гаргасан. Хятадд би эцэг эхтэйгээ хамт байхдаа дуулууртай, баяр баясгалантай хүүхэд байсан. Энд ирээд би ганцаардаж бас төөрөлцсөн гэж бичсэн байсан. Хожмын нэг ярилцлаганд John Jang-ийн аав нь түүнийг шоронд байх үеэрээ маш их өөрчлөгдсөн талаар ярьсан байсан. За тэр алдаагаа ухаарч Helen Joy-тай холбоогоо бүрэн тасалсан. Түүний нөлөөнд автахыг хүсээгүй. Бас англи хэлний мэдлэг нь богино хугацаанд ээж сайжирч сургуулийнхнаасаа ч илүү хурдан ахиц гаргасан гэж одоо түүний аав ярьсан байдаг. Одоо бол John Jang хорих ялаа дуусгаад хятад руугаа утсан байгаа. За энэ хэргийн тал дээр бол Oxford High School-ийн одоо багш нар сургууль дотор нь болдог дээрлэх хэлтийн талаар мэддэг байсан юм билээ. Хит хитэн удаа багш нар нь тэр Helen Joy, Camellia Liu-г одоо сүрдүүлээ зогсож байгааг нь бол харж исэн. Тэгээд уг нь сургуулийн удирдлагуудад энэ талаар хэлсэн боловч харамсалтай нь ямар нэг одоо арга хэмжээ энэ төр ерөөсөө авч байгаагүй. Ер нь ийм төрлийн асуудал гарсан тохиолдолд сургуулийн зүгээс арга хэмжээ авах, цаашлаад одоо нутаг руу буцаах хүртэл шийтгэл оногдуулдаг ч гэсэн Helen Joy-ийн хэрэг дээр хинч дөрвтэй хөдлөөгүй болохоор эцэстээ ингээд шүүхээс ял авч хэргийг нь эцэслэж шийдвэрлсэн. Ер нь яагаад ингэж асуудлыг нухацтай авч үзээгүй гэдгийг цааш нь одоо судлаад үзсэн чинь энэ сургуулийн ер нь ихэнх сурагчид нь Солонгос тэгээд Хятадаас ирдэг. За жилийнхэн төлбөр нь болохоор $13,000 орчим. Тэгэхээр мөнгө санхүүгээ бодоод одоо гадаад оюутан төлхөө суралцуулах хандлагатай байдаг гэдэг нь бол тодорхой байсан. Энэ хэрэг гэхдээ Америк гэхээсээ илүүтэй Хятадд бол маш их шууган тарьж олон нийтийн мэдээллийн хэрэгслэр өргөн хүрээнд цацагдаж одоо яригдсан сэдэв болсон. Хятадд болохоор энэ school bullying гэдэг асуудал дээр хүний амь насанд л хүрээгүй бол гэмт хэрэг гэж үздэггүй, цагдаа нар ч гэсэн энэ асуудал дээр хошуу дүрдэггүй. Ихэнх нь одоо энэ зүйлийг зүгээр л баг одоо бие бинийгээ шоглосон ухааны юм яриад өнгөрчдөг. Санаатаагаар одоо хорлцлоо гэж хүлээж авдаггүй, хоорондоо зохицоод одоо өнгөрчдөг юм байна. Том асуудал гараагүй бол одоо зүгээр хэрвээ бүр болохгүй бол эсэргүүцэл үзүүлээд зөрүүлээд цохиод авч гэдэг юм уу, бүр болохгүй бол зүхтаачих, холуур яв гэх мэтчлэн хууль хяналтын байгууллага сүртэй авч хилцдэггүй болохоор энэ асуудлыг болж өгвөл одоо өөрсдөө зохицуулахыг хичээдэг. За сургуулийн захиргаанд ийм төрлийн дээрлэгсэн асуудлаар гомдол мэдүүлсэн үед нь тухайн дээрлэгсэн хүүхдийг загнаж зэмлэх, тэгээд анхааруулга өгөх, за бүр болохгүй ах юм бол сургуулаас одоо хөөх арга хэмжээ авдаг. Хэрвээ хохирогч хүүхдэд учруулсан хор хүнөөлөл их байх юм бол мөнгөөр хоорондоо тохиролцох тохиолдол бол маш элбэг байдаг. За ингэснээрээ бол хүүхдүүд ер нь мөнгө, танил тал байхад ямар ч асуудлыг шийдэж болно гэсэн буруу ойлголтыг төрүүлдэг. За өнөөдрийн яригдсан Helen Joy-ийн хэрэг дээрх шиг одоо гэрчээг мөнгөөр хахуулдах асуудал Хятад улсад маш түгээмэл байдаг юм байна. За Америкт ял авсан 3 этгээдийн асуудал дээр Хятадууд бол маш зөв шийдвэр байсан гэж дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Зарим нь бүр ял нь одоо хитрхи зөөлөн байна, тарчлааж зовоосон гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож болохгүй гэж үзэжсэн. За ингээд энэ асуудал дээр Хятадуудын хандлагаас юуг ойлгож болохоор байна гэхээр Хятад улсад энэ school bullying гэдэг зүйлийг одоо хүртэл хуульчлаагүй хിവэрэ байгаа нь яг л амьдтыг зовоож бас нохооны мах эдгийн эсрэг хуульгүй байгаатай адилхан энэ нь
энэ гайхах бас харамсаж харахаар зөвлөж онцлсан байсан. Хэргийн тухайд өөр дурдах зүйл юу байсан гэхээр насанд хүрээгүй 3 сэжигтэн байсан гэд ярьж исэн. За тэр 3-т болохоор 1 жилээс бага хугацааны ял оноож ялаа дуусгасны дараа гэхдээ одоо Америк руу нэвтэрч болохгүй энэ гэсэн хориг бол байгаагүй. Үлдсэн 6 сэжигтэн нь хуулийн хариуцлагаас мултраад хятад руугаа яваад Орос руугаа болсон. За хэргийн гол 3 этгээд ямартай ч одоо ял шийтгэлээ үүрч дуусгаад хятад руугаа буцаж одоо баян тансаг амьдралдаа эргээд орох байх. За Хелен Жай 16 онд 13 жилийн ял авч исэн гэхээр 29 онд судлагдах юм байна. За харин хохирогчд болох Май Ижа болон Камелия Лю гэх охтууд магадгүй өөрсдөнд нь ирсэн тэр их сэтгэл зүйн шархыг насан туршдаа мартахгүй гэж бодохоор маш одоо харамсалтай санагдсан. За ингээд ийм нэг хэрэг байна. Энэ хэрэг дээр Мегагийн зүгээс юу гэж бодов? Ер нь энэ хэрэг яг олонний дунд маш их хилцүүлэг одоо өрнөсөн тийм хэрэг болохоор энэ удаад одоо хөндөж ярилцъя гэж шийдсэн байгаа. Ер нь надад яг энэ хэргийг бэлдэж дуусны дараа хид хидэ асуултууд бол гарч ирсэн. Хоёлаа одоо өнөөдрийн дугаарыг арай жоохон хөрсөн дээрээ буулгахын тулд ингээд Монголд ийм зүйл болсон тохиолдолд ямар шийдэлд хүрдэг тухай ингээд би чамаас бас нөгөө асуулт асуугаад тэгээд одоо мэрэгжлийн үнээс ингээд бас хариултыг нь авъя гэж бодож бит хоёр одоо энэ дугаарыг хийсэн байгаа. Тэгэхээр юу ч гэсэн одоо чиний зүгээс одоо энэ хэрэг дээр юу гэж харсан бэ? Хоёрыг маань бол одоо өсвөр насны хүүхдүүдийн хооронд нэг дээрлэлтэй холбоотой юм асуудлууд ерөнхийдөө сүүлийн үед манай улсад ч гэсэн энэ асуудал айгүйх гарч байгаа. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор одоо бид нар яг анхаарчтанд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. За юун дээр эцэг эхчүүд болон хүүхдүүд өөрсдөө анхаарах хэрэгтэй гэдэг одоо сургамжийг авах ийм хэргийг өнөөдөр ярьлаа гэж дүгнэж байна. За тэгээд цаашдаа хоёлаа асуултуудаараа дамжуулаад ер нь манай улсад ийм асуудал болох юм бол бид нар яг хууль зүйн талаасаа ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой юм бэ гэдгийг дэлгэрүүлээд явъя тий. За тэгээ. За ер нь ингээд дэлхийн бүх улсад өнөөдрийн одоо энэ яригдж байгаа school bullying гэсэн асуудал байсаар ирсэн, байдаг, ер нь одоо ирээдүйд байсаар байна бах. За зарим ингээд том улс гүрнүүд энэ асуудлыг бол хуулийн зохицуулалтаар шийдээд зохих ёсны ял шийтгэлийг нь хүлээлгдэг гэдгийг бүгдээрээ одоо сая сонслоо. Тэгвэл яг ийм төрлийн асуудал гарсан үед одоо манай Монголд маань яаж шийдвэрлэх боломжтой байдгийг болоо. За яг одоо тухайлчлан Монгол Улсын эрүүгийн хуульд бол ингээд өсвөр насныхан нэг дээрлэх, доромжлох ийм үйлдэл гаргасантай холбоотой зохицуулалт бол яг ингээд ингэж тухайлж оруулаг байдаг. Ямар арга хэмжээ авах шийдвэрлэх боломжтой гэдэг вэ гэхээр бид нар подкаст нэрээ сонсоод үйл явдлаа сонсончлаа одоо бусдынхаа бие махбодод гэмтэл учруулаад сэтгэл санаанд гэмтэл учруулж байгаа юм процесс байгаа штеп. Тэгэхээр энэ дээр бол бид нар эрүүгийн хуулиараа хариуцлага тооцоолох бүрэн боломжтой. Агашны тусламж үйлчлэлийг бол одоо сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг газруудаас бас авах боломжтой. Хохирогч маань өөрөө ингэж шийдвэрлэх боломж бол байдаг. За тэгэхээр бид нэр тухайн хэргийг шийдвэрлэхийн тулд болсон процессыг бол цагдаагийн байгууллагад мэдээлээд цагдаагийн байгууллага маань өөрөө тухайн хэрэг дээр хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа хийгээд шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх ийм боломж бол нээлттэй. За тэгэхээр эрүүг хуулиас тухайлчлан аваад үзэх юм бол хүний биед хохирол учруулах гэдэг гэмтэргээр зүйлчлүүлэх боломжтой харагдаж байна гэсэн үг. За одоо ингээд жишээ авч үзэх юм бол одоо хин нэгэнд орчин хүүхэд сургуультаа ингээд дээрлэх хүчлээ гэж бодъё. Эрэгтэй эмэгтэй одоо ямар ч хүүхэд байх хамаагүй. За тэр хүүхдэд одоо ингээд бие махбодын хохирол ерөөсөө учраагүй. Дээрлэхсэн хүүхэд нь болохоор одоо 14 наснаас одоо дээш насны тийм хүн байлаа гэж бодъё. Би яагаад нөгөө 14 гэж хэлээд байна гэхээр 14-өөс доош наснд болохоор ямар нэг ял шийтгэл оноодгүй ч юм уу те нэрийг нь нууцлдаг ч юм ямар нэг байдлаар арай нэг хөнгөн байгаад идэг шүү дээ. Тийм учраас бас ингэж асууж байгаа шүү. За тэгээд одоо үг хэл амаар доромжилж сошиал орчинд ямар нэг цуурхал тарааж те ингээд сэтгэл зүйн хүнд байдалд оруулсан тохиолдолд сэтгэл санааны хохирол гэсэн асуудлаар одоо хуулийн байгууллагт хандах боломжтой байдгийн болов. Энэ дээр сэтгэл санааны хохиролтой холбоотойгоор ярих юм бол манай улс 2022 онд шүүх шинжилгээний тухай хуулийг шинжилгээний хариуцлагыг баталсан. За шүүх шинжилгээний тухай хуулийн шинжилгээний хариуцлага баталсантай холбоотой ямар эрх зүйн шинжилэлт хийгдсэн бэ гэхээр гэмтэргийн улмаас тухайн сэтгцэд ямар нэгэн хохирол учирсан бол баан хохирлоо хэмжлэх боломж бол бүрдэж ирсэн байгаа. Таны саяны ярьсан жишээнээс харахаар одоо нөгөө бие махбодын хохирол учраагүй зөвхөн сэтгэл санааны хохирлыг дангаар нь хэмжлэх боломжтой юу гэхээр тийм боломж бол харахаа хязгаарлагдмал байгаа гэж ойлгоно гэсэн үг. Гэмтэрэг үйлдэлсэн байгаад тухайн гэмтэргийн хохирогчид давхар сэтгэл санааны хохирол тарьсан байх юм бол тэрийг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоогоод
одоо сэтгцэд учирсан хохирлын зэргийн тогтоодог болсон байгаа байхгүй зэрэглэлтэй. Тэгэхээр зэрэглийн тогтоосны дараагаар тухайн хохирлын үнэлээд тэгээд мөнгөний төлбөрөөр барагдуулах ийм боломжтой болсон байна. За тэгээд саний жишээнээс бас нэг онцлог юм харах юм бол үг хэлээрээ доромжлоо гээд шууд хариуцлага хүлээлгэх зохицуулт байхгүй ч гэсэндээ өсвөр насны хүүхдүүд сошиал орчинд нэгээ дээрлэдэг, худал мэдээлэл тараадаг ийм асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр бол худал мэдээлэл тарах гэдэг эргүүл заасан гэмтэргээрээ бас цагдаагийн байгууллагад хандаад шалгуулад тухайн хэргийг шийдвэрлэх боломж нь бол бүрдсэн гэж ойлгож байна. Ер нь бол ямар нэг байдлаар боломжтой байдаг. Гэтэ одоо нөгөө хандах байгууллага одоо тэр сэтгэл зүйн хувьд ингээд хүнд байдалд оруулсан бол тэрийг одоо тогтоолгох гэдэг тиймэрхүү байдаг байханд үг хэл амаар доромжлох тий одоо ямар нэг худалцуурхал тараасан бол тэрийг бас шийдвэрлүүлэх уг нь бол боломж байдаг гэсэн үг юм байна тийм үү? Худал мэдээлэл тараах гэдэг гэмтэрэг бол эрэг бол хуульчлагдсан байна. Тэгэхээр тэрүүгээрээ дамжуулаад ийм худал мэдээллийг тараагаад байна. Ийм үнэлэхгүйгээр ингээд намайг гүтгэж байна гэдэг ч юм уу ийм асуудал дэвшүүлж тавьж болно гэсэн. Дараагийн нэг боломж нь бас яг ингээд эрүүгийн хэрэгээр шийдвэрлүүлэхгүйгээр иргэний хууль бас зохицуулт байдаг байхгүй. За тэр нь ямар агуулгатай гэхээр нөө нэр төр ажил хэргийн нэр хүнд алдар хүндэд нь халтсан гэдэг бас агуулгаар иргэний шүүхийг хандаад асуудлаа шийдвэрлэх боломжтой. Гэтэ яг өсвөр насны хүүхдүүдийн хооронд болж байгаа асуудал маань өөрөө ямар нэгэн байдлаар тухайн хүүхд рүү шууд чиглэсэн, доромжилсон, сэтгэл зүйд нь шууд халтсан учраас илүү нөгөө худал мэдээлэл тарах гэдэг зүйл ингээр явах бүрэн боломжтой гэж харагдчих. Ямар яг нөгөө гаргалгаа бол байдаг л ах нь тий. Тийм гарц гаргалгаа байгаа. Одоо бид нар чинь нөгөө нэг нийгэмд амьдарч байгаа суурин соёл иргэншил татж байгаа. За тэгээд өдөр тутамдаа бусдтай харилцаж байгаа юм нийгмийн амьтан шүү дээ хүн гэдэг чинь өөрөө. Тэгэхээр миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдэг зарчмын дагуу хин нэг нь чиний эрхийг зөрчсөн бол тэрийг чинь хамгаалах гад ингээд хууль эрх зүйн орчин эрх зүйнд үйлчилж байна гэдэг утгаараа бид нар ер нь өөрсдийнхөө эрхийг хамгаалуулах гарц гаргалгаа хизээд байдаг. Тэрийг харахгүйгээр эсвэл одоо анзаарахгүйгээр өнгөрөөд эрхээ зөрчүүлээд яваад байгаа юм тохиолдлууд бол бас гарч байгаа гэсэн. Эсвэл нөгөө нэг яг өсвөр насны хүүхдүүдийн хувьд хин нэгэнд хэлхээс айдаг, имээдэг. Ингээ хэлжүүл энэ намайг яах бол ээж амаа намайг буруугаар ойлгочих болов гэд яг өөрийнх нь эрхийг хамгаалах тэр орчныг бүрдүүлж өгч байгаа хүмүүстэй хандхаас ингээд имээгээд идэг юм тохиолдол бас гараад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрний ард өөрөө л хохирогч болон өөрөө л хохироод байгаа гэсэн үг. Ямар нэгэн байдлаар эрхийг хамгаалуулж чадахгүй. Тэгэхээр яг нөгөө одоо яг юм хууль эрх зүйн одоо ойлголтуудыг чинь ингээд чирийн хүмүүс ойлгоход айгүй хэцүү байгаад идэв шүү дээ ер нь. Тэгээд хэцүү байгаад байгаа гэдэг одоо үүднээсээ ч гэдэг юм уу өөртөө ингээд нэг үгээр хэлэх юм бол ойлгохыг хүсдэггүй гэх юм уу. Уг нь бол ингээд өөрийг нь хамгаалах гад хууль нь батлагдсан. Одоо сүүлд бол нөгөө кибер гэмт хэрэгтэй одоо тэмцэх хилтэс энэ гэж хүртэл байгуулагдсан шүү дээ. Гэх мэтчлээ ингээд цаг үе өөрчлөгдөх тусам тухайн одоо ингээд одоо эрх зүйн орчин тэгээ иймэрхүү зүйлүүд өөрчлөгдөөд ингээд уг нь бол иргэнээ хамгаалах тэр нэг нөхцөл нь аягүй сайн бүрдчихэд хаад тэрийг мэдэхгүйгийн улмаас аягүй их нөгөө аалтдаг те дараа нь одоо ямар нэг юмд орооцолтлоо гэж отоход ингэдэг байсан юм байна штэ эртнээс энийг мэдэх минь яаваа гэсэн зүйл дээр ингээд буухгүй тул одоо бит хоёр өнөөдөр иймэрхүү мэдээллийг бас өгөөд байгаа гэдгийг хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй болов гэж бодож байна. Одоо тэгээд ингээд манай иргэд өөрсдөө бас нөгөө нэг миний эрх надад яг ямар эрх байгаа. За тэгээд миний эрх зөрчигдсөн тохиолдолд би хаана хандаж одоо эрхээ хамгаалуулах ёстой, сэргээх ёстой юм бэ гэдгээ маш сайн судлах хэрэгтэй. Бид нэр ингээд мэдээллийг ханаас ч авах боломжтой мэдээлэл ерэн зүйнд амьдарч байгаа шүү дээ. Тэгээ манай цагдаагийн байгууллага за тэгээд хуулийн фирмүүд, хуульч нар маань ингээд цахим орчинд одоо харьцангуй нээлттэй бусдад ингээд мэдээлэл хүргэж ажилдаг болсон. Тэгэхээр тэр мэдээллүүдийг өөрсдөө эрэл хайгуул хийгээд олж уншаад өөртөө хэрэгтэй гэсэн юмнуудаа ингээд судалж авахыг ер нь бол энэ подкастыг сонсож байгаа хүмүүсээс бас урайлмаар санагдаж байна. Тэгэхгүй бол та эрхээ хамгаалуулах боломжтой эрх зүйн орчин чинь бүрдсэн байдаг, хууль тогтоомж нь байдаг. Таны ингээд тохирлыг барагдуулах боломж нь байгаад байдаг. Тийм бахад тэр боломжоо харахгүйгээр, ашиглахгүйгээр өнгөрснөөрөө эргээгээ таал өрөө дахиж ингээд тохироод байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг бас айгуу анхаарах хэрэгтэй. Яг үнэ. Тэгэд энэ өнөөдрийн хоёулангийн одоо энэ яригдж байгаа сэдв дээр нэг сонирхолтой яг зүгээр би хувь хүний талаас жоон сонирхоод асууя гэж бодоодсэн юм нь юу гэхээр одоо ингээд шүүх хурлын үеэр одоо нөгөө Хайлан Жай чинь нэлээд тийм юу харцаад байсан штэ хайхрамжгүй те одоо хүм амт шоолсон болол нэлээд тэгээдсэн.
Тэгэнгүүт ингээд шүүх танхимд байж байгаа тэр прокурор, шүүгч, гэрч энтэрлөө ингээд үл хүндэтгсэн байдлаар харьцах нь одоо ялын хэмжээ ихсэх хүчин зүйл болдсон болов. За яг энэ асуултанд бол Монгол Улсын эрүүг бол эрүүгээр хинэ шийдвэрлэх тухай хуулийн үүрийг хариулахад манай эрүүг хуульд ялыг хөнгөрүүлэх нөхцлүүдийг тусгаал ингээд заасан байдаг хгүй хэд хэдэн үндслээр ийм тохиолдолд хөнгөрүүлнэ, ийм тохиолдолд хөндрүүлнэ. Яг хөндрүүлэх нөхцөл байдал дээр бол шүүх танхимд үл хүндэтгсэн ийм ёс бус авиралсан гэдэг зүйл залтал байхгүй. Гэхдээ эргээгээд яг хууль заасан юм байхгүй. Гэтэ нөгөө шүүгч бол хэрэг цугларсан нотлох баримтууд болон за хууль хэрэглээний хувьд шийдвэрээ гаргаж байгаа. Гэтэ тэр шүүгчийн нөгөө шийдвэр гаргахад магадгүй нөлөөлөх боломжтой байх гэж харж байна. Ер нь бол ингээд шүүгчийн дургуг нь хүргэсэн тохиолдол гэсэн үг шүү дээ. Тийм шүүгч одоо подкастн дээр ярьсанчлаа ингээд хит дуудаа сануулад байна шүү дээ тий. Тэгж яхаа тэрийг үл хүндэтгээд ийна гэдг нь яг шүүгчийн өөрийнх нь дотоод итгэл нөлөөлөх боломжтой байж магадгүй. Түүнээс бол яг хууль зааснаар бол ийм ёс зүйн үйлдэл таашгүй хуралдааны танхимд гаргасан бол ялч нь хүндэрнэ гэсэн ийм зохицуулт бол байхгүй. Хүмүүс яг энэ нөө хайланжаагийн хэрэг дээр чинь айгүйх юу яагаадсэн юм бэлээ л дээ. Одоо энэ ер нь бол яг Америк гадаадын улс орон гэлтгүй ер нь аль ч одоо улсын шүүх төр чи хүмүүс айгүй тийм official хувцастай очдог те ингээд улсаа хүндэлж जैन те хуулиа хүндэлж जैन тухайн одоо өдөр ирсэн байгаа бүх хүмүүсийн ажлыг хүндэтгээд ер нь бол ийм одоо юу гэдгийг тийм official хувцас өмсөж ирдэг штэ. Тэр бол яг ингээд нэг байх ёстой юм шиг одоо хүндэтгэлний хэлбэр болсон байхгүй. Тэгэнгүүт энэ одоо хайланжаач юм болохоор хятад улсын иргэн мөртлөө Америкийн шүүхээр орохдоо тийм үл хүндэтгсэн байдал нь магадгүй одоо ингээд шүүх танхимыг үл хүндэтгэлээ, гэрч шүүгчийг үл хүндэтгэлээ гэдэг үднээс ялыг нь бас жоохон нэмсэн болов уу гэж би бас жоохон юу яатсан байхгүй. Жоохон хардаадсан байхгүй. Тэгээ тиймэрхүү зүйл Монголд бас байдгийн болов гэж зүгээр сонирхоод асуусан. За дараагийн миний одоо асуулт хөө бас нэг түүх байгаад байна л да. Монголд ингээд миний харсаар бол одоо ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдийг нь дээрлэхсэн хин нэг ингээд явж очиод өөрөө ингээд загинд юм уу, зэмлэлт юм уу, цаашлаад бүр ингээд зодох гэх мэт хариуг нь өгч ийн гэсэн нэрийдлэр одоо арайд эндөө ахцсан үйлдэл бол гаргадаг. Тийм гаргасан жишээнүүд бол маш их байдаг. За тэгээд саяхан нэг иргэний постыг бол би уншсан баггүй. Тэрэн дээр болохоор нэг 10 эдтэй хүүхдийг гэрт нь явж ороод тэгээд хүүхдийг нь дээрлэхлээгээд хамраас нь бүр цус гартал өмдөндөө бүр шээтлэн одоо нэг аав бол тэр хүүг зодцсон байгаа байхгүй. Тэгээд эрэгтэй хүүхдүүд бол хоорондоо ер нь ингээл хаяа муудалцах, ам зүрхэн байхал асуудал одоо тэглээгээд ингээд аав нэрээд ингэж зодчоод явах нь байх боломжгүй асуудал гэд тэр одоо нөгөө зодуулсан хүүхдийн одоо ээжийнхэн дүүн бичсэн байсан одоо эрэгтэй үнийг пост хийсэн л та. Манай эхчээ хүүхдийг ингээд одоо зодчихжээ гэд. Тэгээ ер нь нэг талаараа ингээ өөр хүүхдээ хамгаалж байгаа эцэг хүний үйлдэл юм шиг боловч тэгэж бүр одоо биеийнхээ одоо хит давуу байдлыг ашиглаж цуснаж гартал нь зодно гэдэг бол арай л хэрэгсгэрсэн асуудал. Тэгэхээр энэ тал дээр чи ер нь одоо юу гэж бодож байна? Яг ингээд одоо мэрэгжлийн үний үүднээс шүү дээ. Яг хууль эрх зүй талаасаа энэ дээр хариулахад бол бид нэр яагаад нэг бага насны хүүхэд насанд хүрсэн хүн гэж ер нь ангилж үзээд байгаа юм бэ гэхээр энэ бол нөгөө тухайн хүний эрх зүйн чадамжтай шууд холбоотой асуудал байхгүй юу. Тэгэхээр тухайн хүн хийж байгаа үйлдэлийнхаа үр дагаврыг ойлгож гин үү? За түүнээс үүдээд гарч байгаа хариуцлагыг хүлээх чадвартай байна уу гэдэг дээр үндэслээд эрх зүйн чадамж гэдэг ойлголт хууль зүйн ийм ойлголт байдаг. За энэ маань болохоор нөгөө хүүхдийн насаар шууд хязгаарлагдаад ингээд насны хэлбэлцлээр явдаг гэсэн 0-7-аас 7-аас 14 14-өөс 18 ч гэдэг 16 18 ч гэдэг мөнгө явдаг гэсэн. Тэгэхээр насанд хүрсэн эцэг их буюу өөрийнхөө үйлдэлийг бүрэн ухамсарлах чадвартай хүн маань өөрөө ийм үйлдэл гаргаж ийн гэхээр зохимжгүй мэдээж хэрэг. Тэгээд гэрт нь хүн байхгүй хахад бага насны хүүхдээр явж ороод гэрт нас ингээд хууль бусаар нэвтрээд тэгээд тэр хүүхдэд ямар нэгэн байдлаар биед нь гэмтэл учруулж байгаа маань миний хувьд бол яавч зохимжгүй асуудал. Тэгээд үүнээсээ улбалаа тухайн аа маань өөрөө эрүүгийн хариуцлага хүлээх бас ийм үндэслэл болчихж байгаа гэсэн үг. Тэр зодуулсан хүүхдийн эцэг их асран хамгаалагчийн цагдаагийн байгууллагад гомдол гаргах юм бол тухайн аав хүүхдийн одоо зодсон эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан тухайн гэмтлийн зэрэгнээс яаж гарахыг мэдэхгүй байна. Гэтэ гэмтэл учруулсан дээрээс нь бусдын орон байрлал ингээ нэвтэрсэн гэдэг ийм зүйл ангиудаар эрүүгийн хариуцлага хүлээх боломжтой харагдаж байгаа.
гэсэн үг. Тэгээд яг хувийн талаасаа хариулахад бол бид нар яг ингээд эцэг хүн өөрийнхөө үр хүүхдийг хамгаалах ийм үйлдэлийг бол хүсээгүй гаргаж байгаа. Тэгээд ингээд бидний ингээд хайрлж өсгсөн хүүхдийг хин нэгэн бас ингээд дээрлэхээр тэр хүнээс өөрийнхөө хүүхдийг хамгаалах юм шууд байгалийн инстинкт ингээд шууд хөдлөн штэ. Гэхдээ эргээгээд тэр чинь ч гэсэн ингээд адилхан өөрийнхөө хүүхдтэй адилхан хүүхэд байгаа гэдгийг яагаад ингээд энэ хүн ухамсарлаагүй юм бол гэдгээр бас анхаарах шаардлагатай болчихж байгаа гэсэн үг. Адилхан их хүүхэд байгаа. Бид нар нийгэмд л амьдарч байгаа юм чинь бусдын хүүхэд ч бай, өөрийн хүүхэд ч бай, бид нар ирээдүйд тэр хүмүүс чинь ингээл хамт л амьдрын штеп бидний хүүхэд. Тэгэхээр бас ингээд бусдын хүүхдэд ч гэсэн инэрэнгөө хандаад яг ингээд ямар асуудал байгаа гэдгийг өөрийнхөө үйлдэлийг ухамсарлаж байгаа насан турш юм чинь аав ээж дээр нь очиод эсвэл өөртөө нуулзаад ивэр ирдэг ч юм уу иймэрхүү арга хэмжээг авч хэрэгжүүлбэл оновчтой байсан болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр тэр аавын үйлдэлийг бол хууль хэрэгцээ хувьд ч тэр яг хувь хүнийхээ хувьд ч тэр ёсон талаас нь харсан ч гэсэн явж зөвтгөх боломжгүй асуудал харагдаад байгаа юм л да. Миний удаас тэгж утсан. Яаж ч утсаа одоо нөө биеийн хүчээр далайлахаж хүүхдийнхээ одоо бараг өшөө аваад байгаа юм уу тийм бицтэй одоо кино мино биш шүү дээ. Хүн хэлээрээ маш эргээгээд одоо хүүхдэд нь ч гэсэн яаж нөлөөлөх юм бэлээ те. Манай аав ингээд асуудал үүсвэл миний урдуур ороод ингээ хамгаалчдیں۔ Гэдэг ч юм уу. Тухайн өөрийнх нь хүүхдэд бас ямараар нөлөөлөхийг тэр хүн бодолцох хэрэгтэй байсан байх. Дараагийнхаа үйлдэлийг дараа гарч ирэх үр дагаврыг ер нь тооцоолоогүй ингэж яг иймэрхүү үйлдэл бол бас гарах нь бол маш буруу байхгүй. Ер нь эцэг их эсвэл асран хамгаалагчтай нь хамгийн түрүүнд яагаад уулзаагүй шууд ингэж хүүхдийг бас зодно гэж те. Тэгэх эрх надад байна гэсэн үднээс өөр хүний эрхийг зөрчөөд явчихна гэдэг бол энэ аавын хувьд бол айгүй асуудалтай санагдсан. Сэтгэл зүйн байдал докторгүй байсан уу те эсвэл хүүхэд нь уйлаад орилоод чарлаад байсан уу? Ямар ч гэсэн ийм одоо асуудал гарсан нэг тийм иргэний постыг би уншичаад бүр айгүй эвгүй санагцсан. Нөгөө хүүхэд хэдийн одоо буруу юм хэлээхэд хүүхэдтэй нэг 12 3 тал юм шиг байна. Ер нь нэг тийм том хүүхэд бол биш байсан. Тэгээд тийм хүүхдийг одоо хамар амнаас нь гартлан зодно гэдэг бол бас л арай хэрээс хитэрсэн юм шиг санагдаж байгаа. Тий яг гоо эргээгээд тэр чинь хүүхдтэй хамгаалж байгаа сэтгэл боловч өөрөө бас ингээд эрэгүү хариуцлага хүлээх, эрэгүү уулзсан гэмтэрэг үйлцэн байж болцсон үйлдэлүүдийг гаргачихж байгаа учраас асуудалд олчихж байгаа гэсэн үг. За ямар ч байсан асуултуудаа би бол хариулт авч чадлаа. Яг иймэрхүү төрлийн одоо хайланжайтай зүгэрлэх үс хүний одоо бие махбодод халтсан ч гэдэг юм уу, дээрлэх сошиал буллинг эсвэл одоо юм скул буллинг гэсэн асуудал ер нь бол хизээдээ ингээл яригдсаар ирсэн. Ер нь бол хүн амьдарч байгаа нийгэмд л ямар нэг байдлаар их бах хэмжээний гэмт хэрэг, гэмт үйлдэлүүд ер нь бол гарсаар байдаг. Тэгэхээр ийм асуудал гарсан тохиолдолд одоо яаж шийдэх үү гэдэг гарц гаргалгаа заавал байдгийн биш үү гэж өнөөдрийн одоо чиний одоо хариултуудаас би ерөнхийд нь ойлголоо. Улс болгоны хууль төгс байдаггүй гэдэг шиг зарим нэг талаараа бол тэ ингээд их гарч байгаа хэрэгүүд магадгүй хууль зүйн одоо юугүй заалтгүй байдаг байсан бол тэр нь одоо шинжлэгддэг ч юм уу дахин одоо хэрэгжиж эхлэхээр болдог ч юм уу тэ шинэ хууль баталдаг ч юм уу тийм маягаар ингээд болж өгвөл бүх зүйлийг зохицуулахын тулд ингээд хууль хяналтын байгууллагууд ажиллаж идэг баг. Тэгэхээр тэрийг одоо иргэн хүн өөрийн хэмжээндээ мэдэж авснаар өөрийгөө болон өөрийн гэр бүлийнхэн за тэгээ бусад нийгмийн одоо энэ хүмүүсүүдэд бол нэг шат агсан тийм хэрэгтэй зүйл болж чадна шүү гэж би бас хувийн зүгээсээ захиж хэлмээр байна. Тэгээ мегагийн зүгээс өөр одоо дүгнэлт болгоод хэлэх зүйл юу байна? За миний хувьд бол манай улсын хувьд ч гэсэн иймэрхүү одоо нэг сургууль дээр нэг дээрлэгдэг ийм асуудал бас гарсаар байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйг аюул сайн ярилцдаг байгаасай. Өнөөдөр юу болсон? Ямар асуудал байгаа? За сэтгэл санаа нь өөрчлөлт орж үгүй юу? Ямар нэгэн болохгүй байна уугүй юу гэдгийг аюул сайн анзаардаг, анхаарал хандуулдаг байхгүй бол эргээд энэ маань хүүхд өөрөө сэтгэл зүйн асуудлаа шийдвэрлэж чадахгүй улмаас амиа орлого нөхцөлөд хүргэдэг ч юм уу. Дараагийн эрсдлүүд нь ингээ нэмэгдээ яваад байдаг учраас хүүхдтэйгээ сайн ярилцаарай. За тэгээд хүүхдтэй болон өөрсдийнхөө эрхийг хамгаалахын тулд надад ямар боломж өгд юм бэ? Би асуудал гараад миний эрх зөрчигчүүл би хаана хандах боломжтой юм бэ гэдгээ уншиж судлаад бүр болохгүй бол хуульчид хандаа зөвлөгөө аваарай. Ер нь бол манай улсын хувьд бол ингээд хуульчид хандаа зөвлөгөө авах боломж бол нээлттэй байдаг шүү дээ. За ингээ хуульч нар маань зарим тохиолдолд үн төлбөргүй зөвлөгөө өгнө. За зарим асуудал дээр бол ингээд өсөд тохироо зөвлөгөө өгдөг ч юм уу. Иймэрхүү асуудлууд маш их байгаа. Тэгэхээр ингээд хуульчтай холбоо болон өмгөөлөгчтэй холбооны сайтаар ороод ямар хуульчнаар үйл ажиллагаа явуулж байна, би хаана хандаж боломжтой байна гэдгийг хайгаад за тэгээд хуульчаас зөвлөгөө авахыг бол зөвлөж байна.
За ингээд өнөөдөр ямар тач мэрэгжлийн хуульч өмгөөлөгч Мегатагаа хамтарч мэдлэг мэдээлэл түгээхийг зорьсон подкаст маань танд ямар ч гэсэн хүрлээ. Нэгийг тунгааж хоёрыг эргцүүлсэн байх гэж бол найдаж байна. За ямар нэг гэмт хэрэг сонсоод тэрэн дээр ингээд Монголд маань ямар гарц гаргалгаа байдаг талаар ярилцаж мэдээлэл хүргэх одоо зорилготой байдаг гэдгийг маань сонсогчид бас энэ дугаараас ойлгосон байх гэж бодож байна. Ялангуяа одоо ингээд хүүхэд хүмүүжлийн тал дээр нэлээд ач холбогдол өгдөг хүмүүстээ энэ дугаар таалагдсан баг. За өнөөдрийн дугаарыг надтай хамт бэлтгэн өргөсөн Mom Prolixis хуулийн фирмийн хуульч өмгөөлөгч Мягмар Туяа байлаа. Ингээд эргээд бизнес эрхлэгчид аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалт, компани, уул уурхай, барилга, эрчим хүчний чиглэлээр хууль зүйн зөвлөх үйлчилгээ, за мөн эрүү, эргэн, захиргаа арбитрийн хэрэг маргаант одоо өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг Mom Prolixis фирмийн холбогдох холбоосуудыг би description хэсэгт давхар бас оруулъя. За өнөөдрийн дугаар дээр цаг зав гаргаж надтай хамт хөтлөн явуулсан Мегада маш их баярлалаа. Баярлалаа. За ингээд энэ хүрээд манай өнөөдрийн дугаар өндөрлөх боллоо. Бүгдээрээ амралтын өдөр аяд тухтай сайхан өнгөрүүлээрэй. Бүгдээрэнд сэтгэл зүйн амар амгалан хүсье. Ингээд хэдүүлээ. Эх 7 хоногийн мягмар гарагт бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя. Түр баяртай сонсогчдоо.